Одоо би Монгол орны байдлыг өнөөдөр би юу дүнд өгөхээр Масын байдлыг харах юм бол Монголд яг Уго Чавсыг гарч ирэх хүлээж байна. Яг Уго Чавсыг хүлээж байна. Ихтгэл ажлууд хангалттай хийгдэж байна. Тэр дотор хамгийн их одоо сэтгэл хөдлөлж байгаа нь ирээдүйн дарангуул тогтоох эдийн суурь бий болохгүй стратеги ордуудыг болоод эхэлсэн. Энэ их хөрөнгө, энэ их мөнгөийг гартаа авсны дараа юу ч хийж байгаа. Тэр хамгийн гол нь тэр Олонхан компани хөрөнгө оруулагчид хариуцлагагүй ажилласан бол одоо гэрээгээ цуцлах, бизнесээ зогсоох гэдэг нь зүй юм. Манай өмсөлтөн дээр ч ингэж байна. Дандаа та нар анзаарах байгаа шүүхийн бус журмаар байна. Үндсэн хуулиар шүүхийн бус журмаар хүний өмч хөрөнгөнд алдах юм. Хатуу явуулсан. Болохгүй. Болохгүй болохоор шүүгчдийн байж чадж байгаа. Мэдээж алдаа юм зөндөл байна ш. Тэрийг дандаа л хууль дээр хатаагүй шүүхийн журмаар явуулсан. Тэр учраас тэгээд мэдээж энд нь мас бол маш их байж байгаа. Олон түмэн алга тасч байгаа. За хамгийн одоо санаа зовоосон бол оппозиц нь ажиллахгүй байгаа. Арчлагчид ухаантай зараад энэ тэмдгийг бөөн ухаантай зараад суусан юм байна. Айл хэдийн үндсэн хуулийн хил хэмжээний даваад дайрцсан байхад ерөөсөө санаа зовж байгаа ч одоо яг өндөө хүмүүс хэцөөхөн байна. Тэгэхээр нэг юм би Венесуелийн туршлагын гашуун юм байгаа. Энийг би зориуд хэлж байна. Уго Чавс нэгэнд хүрээд ирсний дараа бол хүмүүс юу хийж чаддаг вэ? Хайж чаддаг. За нэг л зовлон хайчдаг. Тэр арай одоо дөрөв чадна. Та 5.4 сая хүн ер нь Венесуэлд хин үлдэж байгаа юм. Дөрөв чадна. Шин оппозиц нь үзэх гэжсэн залуучуудыг одоо ингээд цэрэг татаад тэгсэн чинь цуглааныхаа талбайд явдаг. Яаж юм гэсэн чинь тэр форум хоол өгдөг. Тэр л яваад гэж байна. Тэр учраас нийтийн айцтай болохоос өмнө л одоо бид бурууч зүвч үзээд байгаа юм байна. Амар байна. Айлчил юм бол нэг айц газар авчих юм бол дийлэхгүй шүү. Арахгүй шүү. Яагаад тэр учраас тэр Чавс одоо Монголын Чавс айцыг дагуулж ирнэ. Энэ дээр л үзэлцмээр байна гэж би одоо хэлчихсэн. Сая яг энэ дөрвийг боловсон. Тэр айгаа бид нар дүүрч бидний үеийн дүүрч гэж бодоход одоо би Венесуелийн хүүхдүүдийг бодлоо. Венесуелийн одоо хүмүүс юу гэлээ одоо нэлээд дарж авсан жижигсэн байгаа шүү дээ. Юу юугаар гараад ирсэн. Арай өндөр 10 см болсон ч гэсэн юм тавчаараа тэмцэж байна. Одоо тэндээс гарч байгаа хүүхдүүд идэж байгаа юм байна. Тэгэхээр бидний ард энэ хүүхдүүдийн аюул бидний ард хүүхдүүд байна. Тэгэхээр айх ямар ч утгагүй болчиход байна. Бид нар хүүхдүүдээ одоо саяны хэлдэг Венесуэл шиг тийм тэр аймаар одоо бөөг тийм ээ харуулсан тэр зүйл хүүхдүүдээ үлдээ нэгвэл бид нар бол өстой эцэг их болсны маргаал юу байна гэсэн үг шүү. Оолнд явал хатнаас нисэл хүүхдээ аягүй жил өөр хүүхдээ уугсан зүйлтэй ажилласан гэсэн утгагүй юм бол үнэхээр байна. Энэ бол зориуд хэлээд яг бол хүмүүс айгаад хэлсэн. Айгаад хэлсэн. Ингээд бидний их чухал зүйлийг хийсэн гэдэг байлаа. Саяны ярьсан юм харахад бол яг манай Уго Чавсыг хаалган дээр ирсэн байгаа гэдэг нь харсан.